Байцгаана уу, Чимка байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө дугаараар бас нэгэн болсон явдлын талаар ярьж өгөх болно. За тэгвэл одоо бичлэгээ эхлүүлцгээе. За өнөөдөр маань болсон явдал болохоор Солонгосын хамгийн анхны эмэгтэй цуврал алуурчин гэж нэрлэгддэг Ким Сонжагийн талаар ярих болно. За Ким Сонжа нь 5 хүний амь насанд хүрсэн бөгөөд Ким Сонжа нь ямар хүн байсан бэ гэдгийг товчхон дурдах юм бол 1939 онд төрсэн бөгөөд тухайн үед 47 настай байсан. За Сөүлийн Шинсандун гэдэг газарт амьдардаг бөгөөд одоо амьдардаг байсан Шинсандун гэдэг газрынхаа хөршүүдтэй маш алдартай. За юугаар алдартай байсан бэ гэхээр маш цайлган сэтгэлтэй, хүнд тусархаг, нөхөрсөг гэдгээрээ алдартай байсан. За ийм тусархаг, нөхөрсөг хүн яагаад 5 хүний амь насанд хүрэх болсон талаар та бүхэндээ ярьж өгье. 1986 оны 10 сарын 31-ний өглөө Ким Сонжа өөрийнхөө хөрш болох Ким гэгдэх 30 настай эмэгтэй хамт саван явъя гэж хэлээ. Тэр хоёр хамт саван явдаг байгаа. За тэгээ саван явсны дараа тэр хоёр саван дээр очиод Ким Сонжа цүгнээсээ нэгэн уух зүйл гаргаж ирээд Ким гэдэг эмэгтэйд өгдөг. За тэрийг уусан Ким төд удалгүй амьсгал нь богдож амнаас нь цагаан сохроод ухаан алдаж ундаг. Савнд байсан хүмүүс түргэн тусламж дуудаад түргэн ирсэн боловч одоо Ким нь эмнэлэг явах замдаа амь насаа алддаг байгаа. За тэгээд энэ хэрэг нь болохоор Шинсандун гэх газрын одоо нэгэн савнд болсон хэрэг учраас Шинсандунд байсан цагдаагийн хилцс ирээд энэ хэргийг мөрдөн байцаалт явуулдаг. Цагдаа нар тухайн хэрэг болсон савнд байсан хүмүүс болон савны эзнийг одоо байцааж шалгадаг боловч ямар нэгэн с ิจ гтэй зүйл бол гарч ирээгүй. Гэхдээ хамгийн сүүлд Ким гэдэг эмэгтэйтэй цуг байсан хүн нь бол Ким Сонжа байж таарсан. За тэгээд цагдаа нар Ким Сонжагаас байцаалт авдаг байгаа. Байцаалт өгөхдөө би Ким гэдэг эмэгтэйгээ зүгээр л савн явсан төдий өөр ямар нэгэн зүйл хийгээгүй гэж хариулсан. Цагдаа нар Ким Сонжаг их одоо сэжиглэх тийм нотлох баримт байгаагүй учраас Ким Сонжаг одоо тавьж явуулсан байгаа. Кимийн ар гэрийнхэнтэй нь очиод уулзгаад гэрийнх нь ингэж хэлсэн байдаг. За Ким хамгийн сүүлд савн явахдаа одоо зүүсэн үнтэй одоо сувдан эмэг бүгж болон цөмнүүд нь алга байна гэсэн мэдээлэл өгдөг. За тэгээд энийг сонссон цагдаа нар дахиад тэр савнд байсан одоо хүмүүс болон савны эзнийг дахиж шалгадаг байгаа. Гэхдээ ямар нэгэн с ิจ гтэй зүйл гарч ирээгүй улмаас энэ хэрэг хаагддаг. За энэ хэрэг гарсны яг 5 сарын дараа буюу 1987 оны 4 сарын 4-ний өдөр 50 настай Чон гэдэг эмэгтэй Ким Сонжа руу залгадаг байгаа. За залгаж би чамаас одоо зээлсэн мөнгө авъя гэж хэлдэг. За тэгэхэд Ким Сонжа нь тэгээ би таны зээлсэн мөнгийг одоо маргааш өгье. Гэхдээ та настай цуг Юнсандун гэдэг газар руу цуг яваад өгөөч. Би Юнсандун гэдэг газраас нэгэн хүнээс одоо мөнгө авах хэрэгтэй. Би тэр хүнээс мөнгө авчаад танаас зээлсэн мөнгөө буцаагаад өгье гэж хэлдэг байгаа. Үүнийг сонссон Чон гэдэг эмэгтэй зөвшөөрөөд маргааш Ким Сонжатай уулзаад Юнсандун гэдэг газар руу хамт явдаг байгаа. За тэгээд хамт явж их замдаа буюу автобусын дотор явж байхдаа Ким Сонжа цүнхнээсээ нэгэн уух зүйл гаргаж ирээд Чон гэдэг эмэгтэйд өгдөг байгаа. За тэрийг уусан Чон эмэгтэй мөн адил хэсэг хугацааны дараа амьсгал нь богдож амнаас нь цагаан хөөс сахарч ухаалтаж ундаг байгаа. За тэгээд автобусын дотор байсан хүмүүс түргэн тусламж дууддаг боловч мөн адил эмнэлэг явж явах замдаа амь насаа алддаг. Тэгээд Чон гэдэг эмэгтэй амь насаа алдсан газар нь бол Юнсандун гэдэг газар байсан. За энэ Юнсандун гэдэг газрын цагдаа нар энэ хэргийг судлаад үзэхэд бас ямар нэгэн гадны нөлөө болон тодорхой хэмжээний нотлох баримт олддгүй учраас энэ хэрэг бас зүгээр л хэрэг нь олдгүйгээр хаагддаг байгаа. За энэ хэрэг өнгөрсний дараа 1987 оны 3 сарын 27-ны өдөр 70 настай Ким гэдэг эрэгтэй, энэ хүн нь болохоор Ким Сонжагийн төрсөн аав нь байгаа. За Сөүлээс Ичон гэдэг газар руу энэ аав нь хамаатныхаа хүнтэй уулзгаад охинтойгоо цуг явдаг. За тэгээ хамаатныхаа хүнтэй уулзчаад Ичон гэдэг газраас Сөүл рүү буцаж явах замдаа автобусын дотор явж байхдаа охин нь аавдаа бас мөн адил цүнхнээсээ уух зүйл гаргаж ирээд өгдөг байгаа. За энэ уух зүйлийг уусан аав нь өмнөх хоёр эмэгтэйтэй адилхан амьсгал нь богдож ухаалтаж унаад тэр дороо нас бардаг. Энэ хэрэг дээр бол цагдаа нар ажиллаагүй байгаа. За яагаад вэ гэхээр Ким Сонжа манай бол зүрхний өвчтэй хүн байсан. Тийм учраас гинт зүрхэн цогсоод ингээд
гинтийн ослоос болоод өөд болчихлоо гэсэн хариулт өсний улмаас цагдаа нар энэ хэрэг дээр ажиллаагүй. За тэгээд энэ аавынхаа цогцыг чандарлаад оршуулсан байдаг. За энэ Ким Сонжагийн төрсөн аав өнгөрсний 1 сарын дараа буюу 4 сарын 27-ны өдөр Ким Мунжа гэдэг эмэгтэйтэй уулздаг. За Ким Мунжа гэдэг эмэгтэй нь одоо Ким Сонжагийн төрсөн дүү нь бөгөөд 30 настай эмэгтэй байсан. Ким Сонжа нь одоо дүүтэйгээ нэгэн цэцэрлэгт хүрээлэнд уулзаад аавынхаа талаар ярилцаж байгаад яг дүүгээ явах үед нь цүнхнээсээ уух зүйл гаргаж ирээд өгдөг байгаа. Тэрийг уусан дүү нь автобусны буудлын дээр автобус хүлээж их хоорондоо амьсгал нь богдож мөн адил өмнөх эмэгтэйчүүдийн үхэлтэй адилхан амьсгал нь богдож үхдэг байгаа. За тэгээ хүмүүс түргэн дууддаг боловч бас мөн адил эмнэлэг явах замдаа амь насаа алддаг. Ким Сонжа нь эмнэлэг дээр очиод дүүтэйгээ уулзах биш харин дүүгийнхаа авч үйж байсан цүнхийг аваа явдаг байгаа. За тэр цүнх дотор нь юу байсан бэ гэхлээр бэлэн мөнгө 7 сая төгрөг байсан. Цагдаа нар энэ хэрийг одоо судалгүй бас хаадаг байгаа. За энэ хэрэг гарсны дараа төд удалгүй 1988 оны 8 сарын 8-ны өдөр 30 настай Цун гэдэг эмэгтэй бас амь насаа алддаг байгаа. За энэ эмэгтэй нь болохоор Ким Сонжагийн одоо бэр эгчин байсан. За Цун гэдэг эмэгтэй нас барахынхаа хэд хоногийн өмнө Ким Сонжатай холбоо бариад Ким Сонжад мөнгө зээлсэн байдаг. За яагаад Ким Сонжад мөнгө зээлсэн бэ гэхлээр Ким Сонжа гэдэг эмэгтэй хэд хоногийн өмнө энэ бэр эгч рүүгээ залгаад одоо мөнгө зээлээч гэж гуйдаг. Би одоо нэгэн бараа худалдаж авах гэсэн юм аа. Тэгсэн чинь надад 4 сая 840 мянган төгрөг дутчихлаа. Тэгээ би энэ барааг худалдаж авах юм бол буцааж зарахтаа одоо 2 дахин их үнээр зараад их мөнгө олох боломжтой байна. Тэгээ би тань мөнгө чинь удаахгүй өгнө гэж хэлээд энэ хичээсээ мөнгө зээлэхэр болдог. За тэгээд их чинь тгий гэж хэлээ. Маргааш нь Ким Сонжатай уулзаад мөнгөө өгөх хоорондоо Ким Сонжа мөн адил цүнхнээсээ уух зүйл гаргаж ирээд бэр эгчтэй өгдөг. Үүнийг юу ч бодолгүй уусан бэр эгч нь төд удалгүй амьсгал хураасан. Тэгээд цагдаа нар жоохон сэжигтэй санагдаж эхэлсэн. За яагаад вэ гэхлээр энэ өнгөрсөн одоо 5 хүний хамгийн сүүлд уулзсан хүн нь Ким Сонжа байж таарсан учраас Ким Сонжаг маш ихээр сэжиглэж эхэлсэн. За гэхдээ Ким Сонжаг гих нотлох баримт олдохгүй байсан учраас баривчилж чадахгүй яваад байсан. Хамгийн сүүлд амь насаа алдсан Сун гэдэг эмэгтэйг ар гэрийнхэнтэй нь ярьж байгаа задлан шинжилгээнд оруулахаар болдог байгаа. За 1980 оны үед задлан шинжилгээг бол нэг амар дуртай хүлээж авдаггүй байсан гэсэн. Яагаад вэ гэхээр одоо хүнийг 2 дахин авч байна гэсэн үднээс ар гэрийнх нь хүлийн зөвшөөрдөггүй. Тийм зөвшөөрөл авах маш хэцүү байдаг зүйл. Хамгийн сүүлд амь насаа алдсан Сун гэдэг эмэгтэйгээс цагдаа нар задлан шинжилгээ авдаг байгаа. Задлан шинжилгээний хариунаас нь одоо хорт бодис илэрдэг байгаа. Энэ ямар хорт бодис вэ гэхлээр Шайн Анхва калиум гэдэг нэртэй билээ. Энэ бол солонгос нэршил нь би монгол нэршлийн сайн мэдэхгүй байна. Би энэ талаар мэрэгжилтэн биш учраас сайн тайлбарлаж чадахгүй байх. Гэхдээ би энийг хайгаад үзэхэд кайл болон цайрын найрлага орсон тийм хорт бодис юм билээ. Энийг уугал хүн одоо амьсгал нь богдож хэсэг хугацааны дараа амь насаа алдах тийм аюултай хорт бодиссан. Би энэ талаар одоо мэрэгжилтэн хүн биш учраас одоо сайн тайлбарлаж чадахгүй байгаа байх. Мэддэг хүн байвал доор комент хэсэгт үлдээгээрэй гэж хэлье. Задлан шинжилгээ хариу гарсны дараа цагдаа нар Ким Сонжаг баривчилдаг байгаа. За тэгээ баривчлаад Ким Сонжагаас байцаалт авахд Ким Сонжа бол маш ихэр эсэргүүцдэг. Би энэ хэргийг хийгээгүй, би хүн алах хүн биш гэх мэтчлэн эсэргүүцэж намайг алсан гэх нотлох баримт байгаа мүү гэж асуудаг. Гэхдээ Ким Сонжаг гэх яг баттай нотлох баримт байгаагүй улмаас цагдаа нар Ким Сонжаг тавьж явуулдаг. Тухайн үед энэ хэргийг хариуцсан мөрдөгч нь Ким Сонжаг гэх одоо нотлох баримт хайхын тулд Сун гэдэг эмэгтэйтэй адилхан шинж тэмдгээр өнгөрсөн одоо өмнөх 3 хүнийг задлан шинжилгээнд оруулах хүсэлт гаргадаг. Хүсэлтийг нь зөвшөөрөөд энэ 3 хүнээс задлан шинжилгээ авахар болдог байгаа. За яагаад 3 бэ гэхлээр бидний мэдж байгаагаар бол 4 хүн байгаа шүү дээ. Гэхдээ Ким Сонжагийн төрсэн аав нь чандралцсан учраас одоо энэ хүнээс ямар нэгэн задлан шинжилгээ авах боломжгүй байсан. Тэгээд нөгөө 3 нь болохоор зүгээр оршуулсан байсан учраас энэ 3 хүнээс задлан шинжилгээ авахар болдог. 3-аас авсан задлан шинжилгээнийх нь хариу нь Сун гэдэг эмэгтэйгээс гарсан хорт
бодистэй яг ижилхэн хорт бодис дахиад илэрдэг байгаа. За тийм учраас Ким Сонжаг цагдаа нар одоо гэмт хэрэгтэн гэж үзээд Ким Сонжагийн гэрт нэгжлэг хийдэг. Ким Сонжагийн гэрт нэгжлэг хийхэд одоо гэрээс нь маш их хэмжээний бэлэн мөнгө болон үнэтэй эд зүйлс гарч ирдэг. За тэгээд Ким Сонжаг одоо баривчлах гэхэд Ким Сонжаа бас л тэр үед маш их эсэргүүцдэг, намайг их нотлох баримт чинь одоо баталгаатай биш байна гэсний үднэс цагдаа нар одоо баривчилж чаддаггүй. Цагдаа нарын хамгийн гол зорилго нь бол Ким Сонжагийн гэрээс тэр хорт бодисыг олох үйл ажиллагаа байсан. За гэхдээ хорт бодис ерөөсө хайгаад ч олдоогүй. Тэгээд хорт бодис олдоогүй улмаас яг буцах гэж байтал нэгэн эмэгтэй цагдаа 0 орохыг хүсдэг. Тэр эмэгтэй цагдаа 0-ийн өрөөнд ороод хаалгаа хаатал хаалганд нэгэн нүх байгааг олж хардаг. Тэр нүхэн дотор юу байгаа вэ гэд сайн хартал тэр нүхэн дотор цаасанд ороодсон нунтаг зүйл байдаг. Энэ одоо цаасанд ороосон зүйл нь юу вэ гэхээр цагдаа нарын хайж байсан хорт бодисны нунтаг нь байж таарсан. За тэгээ энэ эмэгтэй цагдаа үүнийг олоод мөрдөгчд өгөөд Ким Сонжаг баривчилдаг. Ким Сонжаг гэгдэх энэ эмэгтэйн гаднах төрх нь бол хүмүүст маш тусархаг, цайлган сэтгэлтэй нэгэн байсан боловч дотор талд нь байгаа яг жинхэнэ төрх нь бол маш эдийн шуналтай, мөнгөний шуналтай эмэгтэй байж таарсан. За яагаад ингэж үзэх болсон бэ гэхлээр одоо Ким Сонжагийн гэр цагдаа нар нэгжлэг хийхэд маш их үнэтэй эдлэл, эмэг бүгж болон бэлэн мөнүүд гарч ирсэн. За эдгээр нь болохоор одоо тухайн үед хохирогч буюу энэ 5 хохирогчийн одоо эд зүйлс нь байж таарсан. Ким Сонжаа гэдэг эмэгтэй нь болохоор одоо энэ 5 хүнээсээ маш их хэмжээний мөнгө зээлсэн байт юм билээ. За тэгээд мөнгөө дахиж эргүүлж төлөхийн тулд энэ 5 хүнд одоо уух зүйлтэн тэр хорт бодисоо хойлоод амь насын бүрлэгсэн хэрэг Солонгосын хамгийн анхны цуврал алуурчин Ким Сонжаа гэж нэрлэгддэм байлээ. За тэгээ энэ эмэгтэй нь одоо насаараа хорих ял авдаг. Гэхдээ шоронд ороод төд удалгүй 1997 оны 12 сарын 30-ны өдөр буюу 58 наснда өөрийнхөө амь насыг хорлоод амьсгал хураасан байт юм билээ. Өнөөдрийн маань болсон явдал энэ хүрээд өндөрлөж байна. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe хийж дэмжээрэй. Тэгээ бас хүсвэл миний Instagram хуудсыг маань дагаарай. Тэгээ дараагийнхаа бичлэгээр уулзъя түр баяртай.